Хүүхдийг өөрөө өөрийгөө асарч сургахыг яаж их зүйлсэх вэ? Хүүхдийг өөрөө өөрийгөө асарч сургах нь хүүхдийн хөгжилд чухал бөгөөд төвөгтэй үе шат юм. Амжилтад хүрэх гол нууц бас хүүхдийн хамгийн өчүүхэн амжилтыг ч эргээр урамшуулах явдал юм. Гэхдээ юу, яаж хийхийг өөрийн биеэр үзвэрсэн үзүүлсээрээ. Түүнд алдаа гаргах боломж олгоорой. Алдаа гаргах нь суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг тайлбарлаж, дипэрийг хэрхэн засах аргыг нь хамтдаа олж өгөөрэй. Гэр цэвэрлэх хоол хийх зэрэг нийтлэг ажлуудыг хамтдаа хийж ажилласаарай. Энэ нь гэр бүлийн холбоог бэвчүүлж, хүүхдэд хамтран ажиллахыг сургадаг. Хүүхдийн үүрэг хариуцлагыг баажмаар тийж, улам олон шинэ үүрэг хариуцлагыг туршиж үзээрэй. 2-3 нас хүрэхэд хүүхдийн өөрийгөө асрах хүрээ өргөждөг. Тэр өөрөө хувцас өмсөж, тайлж, хоолсож, хатуу хоосыг жижигсэн идэж, тогсоомоо цэгцэж чаддаг болсон байна. Гигиенийн дадлууд нь төсөвшөж эфэсдэг. Тэр өөрөө гараа угааж, бүр бие угааж сурсан байдаг. Өөрийн хувийн орон зайгаа цэвэрлэж, цэвэр байхыг хичээдэг.